Энэ өдрийн мэнд хүргэе. Лиза болоод яг хөзрийн мэрэг төв сугаараа мэдчилж байна. Өнөөдөр бол би та бүхнийхээ ерөөхдөө энергийн уншлага болох болно. Та хэр их хамгаалалттай хүн бэ? Энергийн хувьд хэр хамгаалалттай болоод хэр их сэвцэн байна? Ямар нэгэн асуудал байна уугүй юу гэдгийг өнөөдөр үзэн. За эмзэг хүмүүсээ л тайван байцгаагаарай. Энэ бол ердөө л энерги чинь шалгаж байгаа уншлага. Дээрс нь ерхий тараад уншлага болохоор авах гэхийг ухаанаар хандаарай гэж зөвлөе. Өөрөө хэр сахиус болон өвөг дээдсээс хамгаалттай байдаг вэ? Одоогийн хувьд хамгаалт чинь хэр вэ? Хэрвээ ямарваа нэгэн асуудал байгаа бол юунаас болсон бэ? Энергийн төвшин чинь хаана явж байна? Хамгаалт чинь ямархуу байна вэ гэдгийг би өнөөдөр таарад уншлагаараа таарад хөзөрөөр та бүхэндээ мэрэгтлэх хийж үзүүлэх болно. За би дандаа илтгэхдээ нэгт хүүсийн ялгаа байхгүй, хоёрт энэ ерхийн уншлага болгоор авах гэхийн ухаанаар хандаарай. Тодорхой нэгэн шалтгаан ба энерги чинь гэмтсэн байвал ямар шалтгаанаас болсон бэ гэдгийг би бас гаргаж ирж хэлэх болно. Тэгэхээр гүнзгий амьсгаа аваад чулуунаасаа харж агаад эдгээр 3 чулуунаас сонголтоо хийгээрэй. Би хэлдэг бичлэгээ зогсоож агаад бас сонголтоо хийж болно. За нэг дугаар нь энэ цэнхэр Celestial. Хоёр дугаар нь за энэ чулууныхаа нэрийг мартчихжээ. Ямар ч лсэн энэ чулуу гуруула байгалийн түүхий чулуу байгаа. За энэ бол мэдээж amethyst байна. За таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Надтай холбогдох мэрэмлэг төлөв хийх хүмүүс маань байвал би холбогдох хаяг Facebook, Instagram-ийнхаа линкийг description box дээр байрлуулсан байгаа. Мэдээж та бүхэн миний онлайн дэлгүүрээ сонирхоод үзэх боломжтой. Миний хэрэгэлдэг бүх зүйлсүүд, байгалийн чулуу, мэрэг төлөвийн зүйлсүүд маань сонирхлыг чинь татах олон зөвлөд минь миний онлайн дэлгүүр дээр бас байгаа. Дээрс нь очиж үзэх хаяг нь бас байгаа шүү. Очоод дэлгүүрээс нь очоод авч болно. За тийм байна. За тэгэхээр энергийн шалгана. Тийм болохоор ер нь бол нэг тийм сандраад авах шаардлага байхгүй. Авахгүйхэн ухаанаар хандаарэ. Дахин хэлье. 1 2 3. За бүгдээрээ нэг дугаараас эхэлцгээе. За нэг дугаарынхан маань таарад уншлагатай тавтаа морил өнөөдөр чиний энергийн түвшин ямар хувь та дэлхийн ертөнц болон сахиусан тэнгэрүүд өвөг дээдсээс их хэрэг хамгаалттай хүн бэ гэдгийг харъя. Та бол нэлээд ялангуяа өвөг дээдсээс их нэлээд сайн хамгаалттай байдаг хүн юм байна. Өөрөө чинь өнгөрсөндөөс нь талигач болсон өвөг дээдс чинь эмээг их өвөг эсвэл бүрэл талигач болсон эцэг эгчинч байж болно. Тодорхой хэмжээгээр өөрийн чинь өвөг дээдсүүд сахиус болоод өөрөө чинь тэнгэрээс харж авдаг гэх юм уу. Ер нь бол өөрөө чинь нэлээд хамгаалж байдаг. Та бол хамгаалтын хувьд бол ерөөдөө гайгүй харагдаж байна. Гэхдээ саяхан нэг за энд юу болоод байна? Энергийн төвшин бол ер нь гайгүй харагдж байна. Гэхдээ саяхан баг зэргийн ч юм уу нэг юм өөрчн санхүүгийн хүндрэлтэй асуудал, ажил карьер, магадгүй хайр дурлалаас болоод хүндхэн асуудал, сэтгэл зовноос нь зүйлүүд гарсан байгуулалтай. Үүний улмаас өөрийн чинь хувьд бол энергийн төвшин баг зэргийн одоо 7 хүрд гэж ярьдаг штэ тэ. Аураны хувьд бол баг зэргийн гэмтэлтэй харагдаж байна. Гэхдээ санаа зовлтгүй. Ер нь бол өөрөө чинь нэлээдсэн хамгаалалттай хүн гэж хэлж болно. Ямарваа нэгэн байдлаар гадны шидийн хүчинд давтсан ч юм уу, за шулуухан хэлэлтэй өөр чинь нэг хараалж чатарч байд юм үү те. Иймэрхүү зүйлүүдийг би бол нэг дугаарынхнаас олж харсангүй. Сахиусан тэнгэрүүд болон өвөг дээдсийн маш сайн хамгаалттай хүн байна гэж харагдж байна. Яг одоогийн байдлаар баг зэргийн энерги гэмтсэн байна. Энэ миний мэдснээр бол тэ мөнгө санхүүгийн байдлаас болоод сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон. Эсвэл хайр дурлалтай холбоотой байж болно. Гэхдээ бусдаараа бол энергийн төвшин гайгүй харагдаж байна. Ажил карьертай бас холбоотой сэтгэл санааны төвшил байж болно. Эсвэл гадагшаа дотгошоо явахаар төлөвлөж байгаа боловч энэ санснаар чинь болчихгүй бол маш сэтгэл зүйн тал дээр л проблемтай байгаад байгаа боловч нэг дугаарх минь хувьд бол өөлөд ах юм байхгүй. Энергийн төвшин сайн байна. Та бол маш сайн хамгаалалттай хүн юм байна. Одоогийн энерги бол үнэхээр гайхалтай харагдаж байна. Тэгэхээр санаа зовлтгүй.
Ерөнхийдөө миний өнөөдрийн уншлага бол товчхон та бүхний энергийн төвшинг болон хэрэг хамгаалттай байгаа гэдэг зорилгоор тарот богино хэмжээний уншлагаа оруулж байгаамаа. Зяа юм байна. За 2 дугаарынхын минь таарад уншлагатаа тавтай морил 2 дугаарынхын минь энергийн төвшин хэр байна, хэр хамгаалалттай байна, ямар нэгэн асуудал байна уугүй юу гэдгийг харъя. Анхааруулах зүйл байвал би хийлнэ. Санаа зовлтгүй. Энийг би юу ч хэлнэ гэж 2 дугаарынхан хүмүүс минь хувьд бол яг одоо сүнсний сэрэлтэн дээрээ явж ин гэсэн. За сүнсний сэрэлтэн гэхээр тухайн хүний дотоод амьдралыг үзэх өнцөг өөрчлөгддөг. Заримдаа сэтгэл санааны хувьд л тухгүй болж ирдэг. Амьдралд яг юу хийх вэ? Амьдралаа яаж өөрчлөх вэ гэдэг юм. Эсвэл амьдрал нэг хитрхийх утгагүй санагдаад, зориггүй байгаа юм шиг санагдаад, амьдралдаа шинэ алхам хиймээр юм шиг ингэж маш их эргэлзээтэй дотоод зөрчилдөөнтэй болж ирэхийг сүнсний сэрэлт гэдэг байгаа. Өөртөө итгэхгүй, өөрийгөө ойлгохгүй, хүн болгонтэй маргалдах ч байдаг юм уу? Эсвэл өөртөөгөө хүртэл дотроо ингээд зөрчилдөөд байдаг бол яагаад надад ийм тохиолдож вэ? Би л хүн болж битггүй, өөрийгөө ойлгохгүй байх шиг эсвэл би тийм хараалтай азгүй хүн юм болов гэсэн айгүйх тийм мэдрэмжүүдийг авч байгаа харагддаг. Яг энэ сүнсний сэрэлт нь ингэж тийм хүнийг юм дотоод зөрчилдөө үүсгэж өгдөг гэх юм уу. Тийм харагдаж байна. Гэтэ чи санаа зовлтгүй гэсэн үг. Сүнсний сэрэлт явган гэдэг чинь маш сайн тухайн хүн өөрийгөө улам таньж мэдэх, илүү амьдралынхаа зорилгыг тодорхойлох, илүү өөрийнхөө бие хүн гэдгээ олж нээх төлөвшөх замлыг бас эхлэл байдаг болохоор санаа зовлтгүй. Та бол дэлхийн ертөнцөөс ялангуяа сахиусуудаас маш сайн хамгаалалттай харагдаж байна. Өөрийн чинь өөртөө итгэлтэй байдал, шийдэмгий байдлууд чинь альва нэгэн ямар нэгэн амчны амьдрал саадтай хэцүү зүйл гарч ирэх ч гэсэндээ давж гарах урам зориг болгодог. Мэдээч чи ганцаараа биш, сахиусууд өргөл чиний талд байж чамайг хамгаалдаг болохоор чамд их урам зориг юм хүч байдаг байна. Чи ганцаараа заримдаа амьдралд одоо жишээнийх юм бол эмэгтэй хүн дээр байлаа гэхэд хүнтэй суугаагүй ч гэсэн те хамаагүй заавалч эрэгтэй хүнээс амьдралаа шалтгаалахгүй би ганцаараа бие аваад явчих чаднаач гэдэг юм уу. Ганцаараа алсын замд гараад явах, ганцаараа шийдэр гараад холын замд явахаас айдгүй зоригтой дайчин хүмүүс минь 2 дугаарыг их сонгосон харагдаж байна. Чамд бас энэ хүчийг бас зөвхөн би хэлсэн те чи биш бас сахиусууд чинь чамд өгдөг. Сахиусуудын хүч тусалцаагаар чи бол ийм зоригтой шийдэмгий байдаг, дайчин байж чаддаг хүмүүс минь харагдлаа. За тэгээд сахиусуудын болон чиний зүгээс харахад бол чи бол сайн хамгаалагдсан, ямар нэгэн байдлаар хараалж чадах ч байд юм уу те иймэрхүү хитрхийх энергийн хувьд хүнд сэвцсэн зүйл бол харагдахгүй байна. Зөвхөн сүнсний сэрэлт явагдаад байна гэж хэлж байгаа. Сүнсний сэрэлтийн талаар түрүүн би баг зэрэг ч гэсэн тайлбарсан те. Энэ бол цаг хугацааны асуудал яванда чи өөрөө энэ асуудлаасаа гарах болно. Энэ дээр Wheel of Fortune вэ Азийн хүрд гэдэг хүзээ маань давхад баталж өгж байгаа юм л да зүгээр өөртөө дотоод зөрчилдөөн тэнцэлтэй эсвэл бусад хүмүүс чамайг ойлгохгүй байгаа мэдрэмжийг авч ганцаараа баймаар санагддаг байгаа ч гэсэндээ эн чинь төр зуурын зүйл бүх зүйл утгагүй хэвийн байдалтай орох нь байна. За тэгэхээр 2 дугаарынхын хувьд бол та нар маань хамгаалалт сайтай байна. За 3 дугаарх минь таарот уншлагатаа тавтай морил. Та хэрэг сахиусууд болон өвөг эцсийн хамгаалттай вэ? Одоогийн таны энергийн түвшин ямар хөө байна вэ гэдгийг харцгаая. За нөхөд зэрэг камераар тойлоодох юм. Нэг санаа зовсны хэрэггүйдээ зөвхөн одоогийн байгаа энергийн түвшинг шалгаж байгаа мэрэг болохоор айхтар эмзэглэж юм бодож төгших хэрэг байхгүй шүү. 3 дугаарынхаа.
За 3 дугаарынхан хүмүүсийн маань хувьд бол ер нь бол хамгаалалтын хувьд бол сэвцэн харагдаж байна. Одоогийн байдлаа. Тэгтээ бас хамгаалалт сайтай. Ялангуяа энэ дээр надад сахиусууд гэхээсээ илүү өвөг дээдсээс нэлээд сайн хамгаалалттай бүрлээчулсан өвөө эсвэл эмээгийн эмэг их байдаг юм уу те. Ер нь бол нэлээд тийм хуучин сүнс гэж хэлэх юм уу? Одоо юу хэмдэ эмээгийн эмээ, өвөөгийн өвөөч байдаг юм уу? Тэгэхээр өвөг дээдс гэж явна л да. Өвөг дээдсээс нэлээд сайн хамгаалттай байна. Гэтэ одоогийн байдлаар аавран гэмтсэн байна. Сэтгэлийн шаналгах зүйл байна. Зарим нэг хүмүүс маадгүй чамайг хуурам эхэлсэн байж болно те. Чам тудлаа ярьж бизнесээ чинь санаатаагаар асуудалд оруулсан ч юм уу эсвэл үр ширээ өгөхгүй болмоос чам маш их стресстүүлэхтэй чамайг зовоох зүйлүүд хийсэн байна. Ялангуяа энэ илүү 3 дугаархны хувьд бол мэдэрснээ илүү мөнгө санхүүтэй холбоотой маш их стресст орж ааврагаа гэмтээс харагдаж байна. Одоогийн энерги нь бусдаараа бол таны хувьд бол асуудал байхгүй. Өвөг дээдсүүдийн хамгаалалт бол маш сайтай харагдаж байна. Баг зэрэг гэмтсэн байна. Үүнийг одоо 7 хүрдээ энергиэс сэргээх аргууд янз янз байдаг. Эдгээр ямар нэгэн байдлаар дом заслаар ч юм уу тий манифест хийх, лааны засал хийгч байдаг юм уу. Иймэрхүү байдлаар өөрийнхөө энергийн түвшингээ тэнцвэржүүлж болно. Бусдаараа бол зүгээр та бол аюул сайн хамгаалалттай хүн байх шүү. За тэгээд миний мэдснээр бол илүү мөнгө санхүү, ажил карьер, томоохон бизнесүүдээс холбоотой зарим хүмүүс чамаас урууч шарвсан, мөнгө чинь өгөхгүй эсвэл хамтарч ажиллачаад ар хударгаар чи ямар нэгэн хийсэн ч байд юм уу. Ер нь бол нэг нэлээд тийм хэцүү хүн асуудалд орсон харагдаж байна. Гэхдээ хэлээд хараадахад бол сахиусууд бол санаа зовлтгүй явандаа мөнгө санхүүгийн байдал хэрвээ иймэрхүү тал дээр асуудалтай болсон бол явандаа мөнгө санхүүгийн байдал сайжран зарим нэг чамд өөршөртэй ч юм уу худлаа ярьж байсан хүмүүсээс чи авалгаа авах ч юм уу те тиймэрхүү байна. Ирээдүйд одоогийн энерги нь ийм санхүүгийн асуудалтай илүү холбоотой байгаа ч гэсэнтэй өвгдөөс чинь чамд туслаад явандаа чиний мөнгө санхүүгийн байдал чинь нэлээд сайжрахаар харагдаж байна. Энэ бол төр зуурын их хүндрэл юм байна. За бусдаараа таны энерги бол гайгүй магадгүй өөрийн чинь стресстүүлж байгаа хүмүүс бизнес хамтрагч чинь байж болно, захиралчин байж болно те. Гэх мэтчэн зүйлүүдийг бол олж харж байна. За тэгээд түрүү миний хэлсэн манифест хийж болно, лааны засал хийж болох нь байна шүү. За ингээд өнөөдрийн та хэр хамгаалалттай вэ? Таны одоогийн энерги ямар хөө байна вэ гэдэг талаарх богино таарад уншлан байна. Үгээр дуусаж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа.